La La Land. 2016-аас 2017 онд нээлттэй хийсэн Damien Chazelle найруулагчийн 2 дахь бүрэн хэмжээний кино. La La Land. There's a mistake. Moonlight, you guys won Best Picture. This is not a joke. Moonlight. Оскар жаахан алдаа гаргачихсан ч ард түмний сэтгэлд бол өөрт нэгт. Штэ тэр жаахан. Гол дөрүүд бол Миа болон Себастьян. Миа жүжигчин болох мөрөөдөлтэй кофе шопт баристагаар ажилладаг хажуугаар нь киноны аудишнд орсоор л тэнцэхгүй явж байдаг. Өрөөндөө Томас Том, Ingrid Bergman жүжигчний постертэй эмэгтэй. Себастьян жаз хөгжимд хайртай. Хөгжимчнийх нь карьер нь амжилттай явж байгаа зүйл байхгүй. Бааранд Jingle Bells тоглосон шиг л өдөр хоногийг өнгөрүүлж буй залуу. Тэр хоёрт баталгаатай ирээдүй байтугай амьдралынхаа хамгийн төрчгсөн тийм дооццогт орших тэрл үедээ бие биетэйгээ таарсан. Энэ хоёрын харилцааг улам гоё болгож өгч байгаа юм шиг санагддаг. Өөрсдийнхөө юуны төлөө юуг хийгээд байгаагаа сайн мэдэхгүй байгаа ч өөрсдийнхөө мөрөөдөлтөд үнэнч байсаар л байх тийм хоёр дүр. Миа эхэлж дурлсан нь бол Себастьян илүү гүн дурлсан нь. Миагийн ээж Себастьяны ажил төрлийг сонирхож ер нь охин нь ямар юмтай хамт амьдраад яваад байна гэж асууж уцаар ярьдаг. Тэр хоёрын яриаг хальт сонссны дараа Себастьян өөрийнхөө тимч дуртай биш найз болон тимч дуртай биш түүний хамтлагт очиж тимч дуртай биш хөгжмөө тоглох ажилд ордог. Энэ үйлдэлээс нь харахад Себастьян Миагийн төлөө юм золиослж чадахгүй биш чадхаар. Харин дараа нь Себастьян хамтлагаараа аялан тоглолт хийх болсон тухайгаа Миад хэлж түүнийг хамт явъя л та. Нэг хүний жүжигээ явж байхдаа бэлтжгэж гэж хэлэхэд Миа түндэн дургу байдаг. Энээс харахад тухайн харилцаанд илүү өвдгөн Себастьян, илүү авдаг нь Миа болж таарч байгаа. Харин эпилог хэсэг буюу бид ийм байж болох байсан шүү дээ. Гэсэн Миагийн бодлын хэсэг дээр Себастьян Миаг дагаж Парис явж тэндээ жазаа хийж болно ш гэсэн үнцгтэй байдаг. Тэр хэсэгт Миа Себастьян хоёр жаз клуб руу ороход Себастьян Миагийн хойноос явахдаа эргэн тойрныгийн сайтар ажиллангаа ордог. Энэ нь түүний харамслыг илтгэн. Эпилог хэсэг гэрлийг ашиглаж Миагийн бодол гэдгийг улам сайн хэлж өгч байгаа юм. Хин ч биш байхдаа учирч хин нэгэн болоход нь бие биедээ түлхэж өгч. Бие биенээ үнэлж дэмждэг байсан болохоор үнэхээр үн цэнтэй дөрүүдийн харилцаа. Өнгө. La La Land-д өнгөөр дамжуулж storytell сайн хийсэн юм шиг санагддаг. Чирнэл ягаан, цэнхэр, шар гэсэн өнгнүүд нь хоёр дүрийн сайхан харилцаа. Хоорондын хайр нь эхэлж байгааг илтгэн. Гэхдээ ямар скандал хогийн сав хүртэл чирнэл ягаан байх вэ? Энэ киноны хамгийн iconic сценд ч энэ өнгнүүд байдаг. Улаан өнгө. Улаан өнгө нь дөрүүдийн гал ирмэлцэл болон хоёр биенээ гэсэн хайрыг нь илтгэн. Миагийн цүнх, халтур хийж байхдаа өмссөн Себастьяны жакет, Себастьяны машин, хоёр дүр тэврэлтэд хэвтэж байхад аудишнд ороод бүтлгүүцсэн болохоор тайлчилсан улаан жакет гэх мэт. Ногоон өнгө. Ногоон өнгө нь тэр хоёрын салгалтыг илэрхийлэх өнгө гэж болно. Миаг нэг залуу хоргоогод байхаар нь Себастьяны миний машины түлхүүрийг авчаач гэж өөрийгөө авардаг сцен байдаг. Энэ үед Миагийн түлхүүр ногоон осортой байдаг. Энэ сцен хоёр дүрийн хувьд илүү дотн болж холбогдож байгаа чухал сцен. Хэрэв ногоон осортой түлхүүрээр илүү дотн болсон харилцаа гэж бодвол анхнаасаа салгалтаар дуусан гэдгийг найруулагч хэлж өгсөн байж болно. Миа жогтой байсан залуугаа орхио Себастьян руу явдаг хэсэг дээр ч гэсэн үхэлдээ ногоон өнгийн палаж эмэг зүүсэн байдаг. Тэр хоёр хэрэлддэг сцен дээр хөшиг болон өрөө ногоон өнгөтэй байдаг. Себастьян Миагийн жүжигт очиж чадахгүй байх хэсэгт түүний кадрт ногоон өнгө үзэгддэг ба энэ үед хөгжим нь улаан өнгийн төвчлөртэй байдаг. Миа салаад гэрлүүгөө явах замдаа бас л ногоон өнгийн подолттой байдаг гэх мэт. Газар, орон зай. Тэр хоёрын харилцаа бат бөх болж байгаа хэсэг дээрээ шүн Planetarium Griffith руу очиж болцдог. Харин дараа нь харилцаа нь үнэхээр дуусч байгаа талаараа ярилцахад өдрийн цагаар яг тэр газрынхаа гадаа сууж байдаг. Энэ нь шүн ид шид тохиож өглөө болоход бид бодит байдалтай ирдэг гэж байгаа юм шиг санагдсан. Яг л шөнөн зүүдлээд өглөө зүүднээсээ сэрч жинхэнэ амьдралаа үргэлжлүүлэх ёстой гэж байгаа юм шиг. Тус тусынхаа замаа хөөёөл гэж байгаа юм шиг. Себастьян Миаг дагуулж ордог жаз клуб нь гэрэл цамхаг гэдэг нэртэй байдаг бөгөөд Себастьян төгөлдөр хууртаж байхад Lighthouse-ийн зурагтай нэг кадрт байгаа харагддаг. Тэндх болцоогоо дуусгаад ч голын эрэг дээр City of Stars гэд дуулдаг үзэгдэлтэй. Харин Миагийн нэг хүний жүжиг нь гэрийн цонх дотроос Парисыг ажиж буй дүрслэл жүжигийнх нь постэр дээр нь жүжиг дотор нь ч байдаг. Жаз бол мартагдж байгаа урлаг гэдгийг энэ кинонд дурддаг. Харин кино болон кино жүжигчин бол үргэлж халуун сэдв байдаг. Жаз бол сайханч, сайхных нь үн цэнийг мартчихсан байж л байдаг байгаль, тэнгэр, гол ус шиг бол кино жүжигчин яг л Парис ба шөнийн хот шиг мөнхийн модны сэдв. Цаашлаад Себастьяныг байглаар Миаг хотоор илэрхийлж болох байх. Тиймдээ ч ер нь хоёр дүрийн хамгийн сүүлийн харилцан ярианы дүрс Себастьяны арт хот, Миагийн арт мод тэнгэр кадрт үзэгддэг байх. Энэ нь миний дотор чиний дотор би хэдийнэ оршлоо. Цаашдаач оршсоор байх юм байна гэсний илэрхийлэл байх. Мюзиклаар дамжуулж дөрүүдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж болдог бол La La Land-д голдуу дөрүүдийнхээ хүсэл эрмэлзлийг илэрхийлэхдээ ашигласан юм шиг санагддаг. Миа эхэлж дурлсан нь бол Себастьян илүү гүн дурлсан гэж арай л үнэн юм шиг. Себастьян ажилдаа ирэх болгондоо Миагийн хийж өгч байсан логог харж түүнийг бодох бол Миа дахиж түүний жаз клубд ирэх үгүйг хинж мэдэхгүй. За тэгээ сайхан хайр гэж байдаг юм байна. Олдвол мөрөөдлөө дагаад хайр түндэ баяртай гэж хэлээрэй.